Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Хуудас сэргийгчлөөнд подкастын маань шинэ дугаар эхэлж байна. За энэ дугаарт зохиолч Яруу найрагч Ороолонгийн элбэг зөксөйгөө ураад сууж байна. За элбэдээ энэ өдрийн мэнд хүргэе. За хөрсөнд баярлалаа тэгээд. За яагаад элбэгээ урваа гэхээр манай элбэ Яруу найраг бичдэг, жүжигийн зохиол бичдэг, бас хүүрнэл зохиолын төрлөөр бичдэг. 2015 онд бол бүслэлт гэдэг өгүүлгийн төвөр гаргасан. Яруу найргийн бол эмгэнлийн үр хөврөл, жаз гараг дээрх Жон Колтрэний шилтгэнд өнгөрүүлсэн 5 уйлрал. Тэргүүт 10-аад яруу найргийн ном бий байх шүү, тийм ээ. За тийм 5 6 яруу найргийн ном. Хамгийн сүүлд энэ Шазууртай уянгийн шүлгүүд гэдэг шинэ номоо гаргасан байгаа. За тэгээд ийм нэгэн уран бүтээлчийг ураад өөрийнх нь дуу хоолойгоор нэг богино нүгдлийг уншиж манай одоо уншигч сонсогчдод хүргэжээ гэж үрсэн байгаа. Тэгээд элбэгээ бас хөдөө гэрлүүгээ явахынхаа өмнө тий манай студиэр дайрж ороод ингээд өгүүлэлгээ уншихаар хүрэлцэж ирсэнд их баяртай байна. За тэгээд хоёлаа ер нь шууд өгүүлэл рүү ороо. За тий. За түрүүнд манай дээг хэллээ те 2015 онд бүслэлт өгүүллийн төвөр гаргаж ирсэн. За тэрнээс хойш ерөнхийдөө өргөсүүгийн зохиол үргэлжлүүлгээр ингээд ном гаргаагүй. Яг ганц нэг өгүүлэг бичиж явж байгаа. Тэгээд тэр номноос бүргэдийн өд гэдэг нэг маш товчхон жижигхэн өгүүлэг уншаа. Бүргэдийн өд. Зүн чиг нүдэн анихад асар удам орон зай бий болов. Бодлогыг наран мандаж уул сургаж эхэллээ. Хурс хуржигнэн урсаж хөндөй тал говээ талгад усан давтлаа. Хуурай газрын зарим хэсэг цэцэг ногоо ургаж төрөл бүрийн амьтад бэлчиж эхлэв. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн тул зүнчийн толгой эргэн тэсгэлгүй нүдэн ээжглээ. Омгийнхан бүгд нүүрэндээ ямар ч хувирлгүй хад мэд хөдөлгөөнгөө сууж түүнийг ширтэг хаж. Зүнч дахин нүдэн анихад нуурын гүнд өвсөөр зангидж бэхэлсэн салан дээр сууж байлаа. Тэртээ эргээс үсэн сэгсээсэн хэдэн хүн учир нь үл олдох сонин аялгаар хашгирч нэг нь бүр хурц үзүүртэй чулуу бэхэлсэн урт мод зүнч рүү шидэж золтой л онцгсонгүй. Зүнч айн сандарсандаа гараараа сэлвэрдэн нуурын ирэг дээр гарахад сэлмэн суяат бар аимшигтайгаар архин дайрлаа. Зүнч айснаасаа болоод бас л нүдэн ээж орхилоо. Омгийнхан бүгд хөдөлгөөнгөө сууж түүнийг ширтсээр. Зүнч 3 дахь удаага нүдэн анлаа. Зэлийсэн уудам талын дээрээс толдох нилийсэн хөх тэнгэр хідэн тас эргэлдэн нисэн. Хөл дор газар жижиг шиг болоход хөнгөн чулууд зарцаа адил ойж буун. Удалгүй уухайн дуу мордын төвөргөөн сонсдож манарсан тоосон дундаас олон дайчид тодрон гарч ирэв. Зүнчийн зүрх цээжиндээ тогтож өгөхгүй бөмбөрч нэг л мэдхнэ нүдэн нээж гисэн байлаа. Омгийнхан бүгд хөлөөжийн сууцгаах бөгөөд зарим нь хоорондоо элдвий хөөрнөн инээлдэнэ. Зүнч 4 дахь удаага нүдэн анихад өмнө нь урт хонгол цэлийн харагдав. Хонголын хананд тогтоосон бамбраас нэгийг аваад тэртээ явтах гэрлийг чиглэн алхав. Тэндээс дээшээ гарсан шатаар өгсөөр гадагшаа гарвал гоёмсог сүг тэрэг хар хурдаараа давхиж байхыг харлаа. Араас нь туг барьсан хэсэг залуус мод чулуу гэд гартаа барьсан бүхний шиднэ. Зүнчийн духыг нэгэн хүнд зүйл ирээд онцгсон тул тэр ухаан балартан газар унаад нүдэн ээчв. Омгийнхан бүгд босоод зогсчихсон зүнчийн духнаас сусарзаж байна хэмээн сандран хашгиралтна. Зүнч тэр даруй шууд л нүдэн анлаа. Энэ удаа тэрээр маш олон хүн цугларсан талбай дээр иржээ. Тэнд цугларсан хүмүүс бүгд нэг хүн рүү цоо ширтцгээж хэлэх үг бүрийг нь анхааралтай сонсож заримдаа түүний хэлснийг давтан хашгирна. Ургуулынхаа дээр жижигхэн дөрвөлжин сахалтай ууртай царайтай тэр ирийн амнаас үсрэгшүүлс зүнчийн хазар дээр дуслах нь мэдрэгдэнэ. Омгийнхан бүгд дор бүрнээ ямар нэгэн зүйл хийн. Бүсгүүчүүд нь хумсаан бодож, эрчүүд нь хөцөр тоглож, хүүхдүүд нь твэг өшөглөнө. Зүнчид нүдэн аних эцсийн боломж үлдлээ. Тэгээд нүдэн анихад мөн л олон хүн цугларсан газарт иржээ. Тентхийн хүмүүсийн царай ихэд амгалан тайван байлаа. Зүнчийн дотор уужирч хүмүүсийн дундуур явсаар тэдний өмнө гарч ирэхэд духан шалбарсан өвгөн нүдэн анин сууж байв. Хүмүүс дор бүрнээ завгүй байхдаа зүнчийг хэн ч анзаарсангүй. Тэгтэл завлан суугаад нүдэн ансан өвгөний хөл дор зүнчийн хайгаад байгаа омгийн онг шүтэн болох бүрэгдийн өд хэвтэж байх нь тэр. Зүнч өдийг аван цааш ирэхэд том алган нохоо өөдөөс нь цорваан дайрсанд цочихдоо нүдэнэж орхилоо. Омгийнхан бүгд олон олохгүй хэмээн маргалдаж байхад зүнч сая л
нэг суудлаасаа босож бүргэдийн өдөө дээш өргөн харууллаа. Маргалдаж байсан хүмүүс чимээгүй болж бүгд зөнчид сөгдөн мөргөхөд алаг нохоол ганцаар хэн нэгнийг хүлээх мэт уртсны үдэнд хэвтэж байлаа. За. Илбэ яагаад бүргэдийн үд гэдэг өгүүлгээ уншихаар сонгосон бэ? Миний нэг энэ өгүүлгийг анх бичихэд зүгээр нэг юм шүлэг байсан минь. Тэгээд шүлгээ ерөнхийдөө өгүүлэг болгоцоо л гэсэн үг. Шүлэглэлийн хувьд шүлэг хэлбэрээр надад таалагдахгүй байсан. Магадгүй энд нөгөө боловсруулсан санаагаа яг шүлэг болгоход тэр нь шүлэгл зүйн хувьд бирөөс болж өгөхгүй болохоор өгүүлэг болгоцоо гэсэн юм шүү. Төрөл сэлгээд. Тэгээд шүлэг болохгүй болохоор нүгэлэг болгоцсон. Тэгээд тэр шүлгээ ерөөсөө устгаад. Тинт яг ингээд нөгөө уншиж нөгөө сонсож байх тийм юм яруу найраг шиг юм гоё мөр толгоо олбцсон дүрслүүд яваал ерөөхдөө өгүүлэмжин ч гэсэн бодтой ч юм шиг бодгүй ч юм шиг тэр зүнчийн тэр нэг бүргэдийн өдөр дамжаад зүнч одоо нэг тийм хүн бясалгалд ороодч байгаа юм шиг тийм хилэмжтэй бас сонсож зүнч астра аялал хийгээл цаг хугацаагаар аялаач байгаа юм шиг тийм чи бас тийм нэг дэлхийн нэг түүхийн нэг хэдэн юуны нэг үйлчлэлтэй нэг түүхийн юу харагдаад байгаа ч тийм тиймэрхүү л нэг тийм тийм тэгэхээр өрн хүүрнлийн нэг ном гаргаад тэрнээс хойш яруу найргийн төрүүд нэлээ гаргачлаа шүү дээ. Тий. Одоо ер нь ойрд юу хийх гэж? Яг уу миний хувьд өгүүлэлч гэдэг юм уу тууж бичиж байгаа. Гэтэ гаргахыг бол яарахгүй байна гэсэн. Одоо бол миний нас бас те харьцангуй одоо юу боллоо ш залуу хүн биш болцсон те. Тийм учраас бас жоохон буйртай бодож сэтгэж яж бичихгүй бол энэ бас уран зохиол гэдэг зүйл өөрөө асар том хариуцлага байдаг. Хэлнийхээ өмнө бид нар асар том хариуцлага хүлээж яадаг. Тийм учраас буйртайхан нэгдүгээрт хоёрдугаарт бас жүжигний зохиол руу гүнзгий орж жүжигний зохиол бичиж сурмаар байна. Анх бол жүжигний зохиол бичиж хахад жүжигний зохиол бол амарх юм байна гэж боддог гэсэн. Одоо бол жүжигний зохиол мэдээж энэ төрөл жанр уран зохиолын бичлэгийн төрөл жанр дотор бол романтай дүүцэх хэмжээний те. Асар хүнд бичлэгийн төрөл юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас өөрийгөө боловсруулж бас нэг жүжигний зохиолч болох те жүжигний зохиол бичиж сурах. Тэрний хажуугаар бас үргэлжлэн хүүрнэл бичиж сурах. Тийм бай. Одоо зохиолч мохиолч гэж хэлүүлэх ч юм уу те. Тэгэхээс бас жоохон яс хавталцаад яруу найрагч гэж бол хэлж чадна би хангалттай бардам. Тий, манай үеийнхээ одоо ер нь жигтгэн өгүүлэл бичгэн бичээ, тууж бичгэн бичээ, жүжигний зохиол бичгэн бичээд яг өөр өөрсдийнхөө голдрол юмыг олоод тий хэлэх үгтэй, хүүрнэх уртай болоод ер нь явцгааж штэ. Манай элбэг би одоо яагаад энд нөгөө нэг барьж авч чадсандаа олзуурхаад байна гэхээр элбэг маань Хүсгэл аймагт аж төрөөд тэр зугаа одоо уран бүтээлээ хийгээд явдаг. Дараагийн театрт сүүлд элбэгийн ямар жүжиг тавигдлаа. 2-3 жилийн өмнө нэлээ. Тий 2018 онд тий 6 жилийн өмнө надтай үлдээч гэж жүжиг. Тий надтай гэрлээч жүжиг нь Улсын драмын эрдмийн театрт тавигдсан. Тэгээ одоо бас яг жүжигний зохиолоо бичиж байгаа юм байна. Бид нар одоо ингээд сая би басны подкастн дээр ярьж суулаа л та нөгөө зохиолчд яагаад яг өрнөл зохиолыг ялангуяа ухаад идэг вэ? Хичнээн жил зуралтаад идэг вэ гэхээр санаа сэдв дутсандаа ерөөсөө биш. Ерөөсөө л тэр хүүрнэх уур хэлнийхаа нөгөө чадамжийг бүрэн дүүрэн ашиглаж те ямар өнгөйсаар бичих гэдэг тэрнтэйгэл их яаж сууд юм шиг. Чиний хувьд? Тий, ерөөсөө л яг одоо жишээ нь ингээд бичсэн гэвэл надад одоо 3-4 ном байна үргэлжлүүлсүү гэх. Тэгэл одоо зарим нэг зохиолч жилд 2-3 ном гаргаад зараад байж болно. Нэгдүгээрт мэдээж санаа боловсрон тий. Тэр санаагаа юу өгүүлэх үү? Тэгэд одоо бол зөвхөн үргэлжлүүлсүү ер нь уран зохиол гэдэг одоо илүү нөгөө нэг маш олон зүйлийн нийлмэл юм болчлоо л та философи тийм ээ. Нийгмийн одоо шинжил тийм хүний одоо сэтгцийн юу тий сэтгэл зүйн. Тэг ингээ бодохоор зохиолч асар боловсрох шаардлагатай. Болсон болоогүй усан номнууд бол зөндөө бичиж гаргаад байж болно. Тийм учраас өөрийгөө боловсруулах хэрэгтэй болж байна. Тэглээд миний номыг уншсан хүмүүс тэндээс юу болж авах вэ те залуучууд. Миний үеийнхэн те хамт үеийнхэн. Тэгээ бас нэг хийсэн шиг юм хиймээр байна. Нэгд хоёрт Монгол хэллээ бас хайрлж энэ хэл найруулга гэдэг зүйл те энд бас нэг
тодорхой хэмжээнд юу гэдэг юм Монгол хэллээ юу гэх нэг дэмжиж тэтгэсэн, хайрлж хамгаалсан хийхгүй бол өнөөдөр нэг хэдэн цаас хараад ингээд болсон болоогүй юм хийгээд иж болохгүй. Тэр нь илүү хортой. Энэ бид нэр зохиолчд хэлнийхээ өмнө үүрэг хүлээдэг учраас хэлнийхээ жинхэнэ боолн байж хэлээ одоо юу гэх хадгалж хамгаалахад те хэрэг нэмэр тус болох юм ихгүй бол зүгээр ном гаргаад хэрэггүй байх гэж байна. Хайртай Монгол орноо мандуулъя гэдэг шиг хайртай Монгол хэлээ мандуулчих гад бид. Тий одоо ялангуяа энэ цаг үед бол бүр бидний хувьд бол тэгээ манай олон найз нөхөд энийг ойлгоод те ингээ явж байгаа нь маш их сайшаалтай байгаа. Тэгээд нөгөө бид нар чинь ингээл заримдаа бид нар ч яг ер нь ингээл шүүмжлүүлдэг те. Юу гэдэг зарим нэг зохиолчдыг ингээл ил цагаанаар шүүмжилдэг шүү дээ бид нар. Тэнгүүд эргээд нийгмийн дайралтууд ирж байгаа харагддаг те. Үгүй бид нар хилээ хайрлах хэвээр хамгаалах хэвээр тиймийн тул шүүмжил өрнөх хэвээр. Уншигчд ч гэсэн зохиолчдоос шаардлага тавьж яаж явах хэвээр те. За тэгэхээр элбэ маань одоо уран бүтээлчийнхаа хуваар те Монгол хэлт одоо уран бүтээлчийн хуваар тэр тусмаа өөртөө одоо юм өндөр шаардлага тавиад өөрийгөө боловсруулангаа бичиж туурваад ингээд явж байгаа юм уран бүтээлчээ. Тэгээд ер нь бол тийм нөгөө ном гаргаад л өөрийгөө нотлоод л тэрэндээ ханаад явах биш яг бодсон санснаа гүйцэд бичихтэй хүнд нэг уншуулчих юм тий хүнд өгөөжтэй юм хийчих. Ер нь тэгээд нэг өөртөө тавьсан айхтар өндөрч бай эсвэл учиргүй доогуур намхан ч биш бай. Ер нь нэг өөртөө тавьсан босго гэж юм бүтээлч хүн байгаа ш. Тэрэндээ хүрэх гээд хамгийн том босго ер нь тэр л идэв шиг байна. Тэ хэр өндөр намаас үл шалтгаалаад өөртөө таалагдсан юм бичиж мэдээж өөртөө таалагддаг юмыг хүн бусдад таалагдана гэж яаж мэдхий дээ бицтэй тий. Тэгээд ингэж явдаг уран бүтээлчээ. Тэрийг мэддгийнхаа хуваар хэлбэгээс ер нь дандаа л хүлээлттэй тийм байдаг шүү гэж хэлий. За тэгээд удахгүй гоё хэлбэгээсээ өрнөл зохиол юм байна уу, жүжиг юм байна уу, шин бүтээлтэй уулзах гэж бодчихээ тий. Тэгэхээр би зүгээр энэ завшааныг ашиглаад манай уран зохиолын хүрээнийх нь ер нь энэ урлагийн хүрээнийх нь урлаг соёлын хүрээнийх нь өөрийнхөө байна. Би өөрийнхөө тэргээд энэ одоо нэг бол үнэхээр утгагүй асуудал. Хязгаарч өөрийнхөө байх боломжгүй урлагийн улсууд урлаг соёлынхан утга зохиолынхан. Энийг нэг тунгааж бодоорой гэж хэлээ. За ингээд 2015 онд хийлсэн бүсэлт гэдэг манай элбэг бисэрхэн болгож усан нэлээд хэдэн өгүүлэлттэй янз бүрээр туршиж юу яаж үзсэн тийм ээ. Тийм өгүүлэлт төр байдаг. Тэр номоос бүргэдийн үд хэмээх юм анхандаа шүлэг хэлбэрээр төрсэн боловч өгүүлэх санааныхаа хувьд өгүүлэг болохоос аргагүй болоод өгүүлэг болж мэдлсэн бүтээлийг өөрийнхөндөө олоогаар сонслоо. Бүрдийн үд өгүүлэг уншиж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд илгээдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд удахгүй өсгөлөөс ирэхээр дахиад сайхан уулзъя. За дэлгүүрүүдээ баярлалаа. Өөр чинь бас уран бүтээлийн амжилт хүсье. За. Бидний хин л би уран зохиолд хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших хувцастаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг.